За манайхан галзуу кино сувагтан давтай морилцгоо. За борогийнх нь энэ удаад ярихаар сонгосон галзуу кино бол 2022 онд гарч байсан Avatar: The Way of Water. За ингээд Avatar киноныхаа 2 дугаар ангийг 3 дугаар ангийнх нь нээлтээс 1 өдрийн дараагаар оруулж байгаадаа борон баяртай байна. Хэдүүлээ өмнөх буюу 2 дугаар ангид нь юу гарч байсныг эргэн санацгаая. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар APA-нэгэд бэлгэнэ. Unitel болон 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань subscribe дарж амжаагүй бол саба дарна үз. Дарцсангууд маань лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу солиотой киноны тайлбартаа орцгоё. Хүмүүс Пандора гариг руу анх ирж халдан давталж байснаас хойш 10 жил өнгөрчээ. Навичуудын нэг болж Омотикая омгийн удирдагч болсон Джейк одоо өнөр өдгөн гэр бүлтэй болж. Нейтри Джейк 2, Нэтям, Лоак гэдэг 2 хүү. Туп гэдэг охинтой болсноос гадна Грейсийн Аватараас мэндэлсэн Кири гэдэг охиныг бас хүмүүсийн бааз төрсэн Спайдер нэртэй хүүг өөрчилж авсан байлаа. Хүмүүсийг Пандорогоос буцахад Навичуудад үнэн жирдэмтэд Пандоро дээр үлдэж хоцорчээ. Бас Пандоро гариг дээр мэндэлсэн Спайдер хүү хэтэрхий жаахан байсан учраас олон жилийн сансрын нислэгээр нисэх боломжгүй болж Пандоро дээр үлдсэн байна. Тиймээс үлдэж хоцорсон Спайдер хүүг Джейк Нейтри 2 өөрчилж авсан нь тэр байж. Навичуудын дунд өссөн Спайдер хүү өөрийгөө Навичуудын нэг гэж үздэг байсан бол Нейтри дотроо тэрэнд нэлээд болгоомжтой ханддаг байлаа. Учир нь Спайдер хүү эцсийн эцэст хүмүүстэй хамт амьдрах нь зүйтэй гэж тэр бодно. Харин Джейк хүүхдүүдэд хэнийг нь шалгалгүй хайрлж тэднийг Навичуудын ёсоор өсгөж хүмүүжүүлнэ. Тэрний хувьд өдөр хоногуд аз жаргалтайгаар өнгөрч байлаа. Гэвч энэ аз жаргал нь удаан үргэлжилсэнгүй. Эргэн тойрон тэнгэрт хурц гэрэл гарч хүмүүс Пандоро руу эргэж ирж байгаа харагдлаа. Тэд өмнөх алдаанаас суралцаагүй нэлэрхий. Учир нь тэд маш олон хөлөг онгоцтойгоор Пандоро дээр газардаж газартахаас өмнө замдаа таарсан бүхнийг юужгүй галдан шатаана. Тэр цагаас хойш 1 жил өнгөрлөө. Пандоро гаригийг тойрон эргэлдэх хиймэл дагуулууд дээр хүмүүсийг Аватар руу олноор нь шилжүүлэн хуулах ажлыг эхлүүлжээ. Тэдний нэг нь Майлз Кварич байлаа. Хурандаа Майлз хэдийгээр Пандоро дээр амиа алдсан боловч тэрний хой санамжийг хуулж аваад Аватар биеинд шилжүүлсэн нь тэр. Хэрв тэр үгсэн тохиолдолд өөрийг нь клоны аргаар дахиад гаргаж авахын тулд тэрний ой санамж болоод бусад шаардлагатай зүйлсийг хуулбарлаж авч хадгалсан болохыг тайлбарласан бичлэгийг хурандаа Майлз үлдээсэн байна. За ингээд Аватарт шилжсэн хурандаа Майлз Джейкээс өшөөгөө авахар хатуу шийддэг. Энэ үеэр Джейк болон тэрний дайчид хүмүүстэй партизаны дайн хийж тэдний үйл ажиллагаанд саад болох гэж байдгаараа хичээж байлаа. Ингэхдээ голдуу хүмүүсийн хангамжийн урсгалд саад болохыг хичээнэ. Навичууд ихэвчлэн уламжлалт зэвсгээрээ тулалдаж байсан бол Джейк буу зэвсгээр тулалдахыг илүүд үздэг. Бас гэр бүлийнхэнтэйгээ хүмүүсийн холбоогоор холбогдож мэдээлэл дамжуулдаг байж. Нэг удаагийн амжилттай дайралтын үеэр Лоак хүүгийн сэтгэл хөдлөж өөрийгөө нотолохын тулд Нэтям ахынхаа үгэнд оролгүй экранаасаа үсэрж буугаад хүмүүсийн буу зэвсгүүдийг үзэж сонирхож эхэлдэг. Энэнд дургуутсан ах нь ч бас тэрний араас ирээд тэрнийг буцаах гэж оролдохдоо зэрэгцээд хүмүүсийн хариу дайралт эхэлж 2 хүү дайсны онгоцны овоо хараанд өртлөө. Хэдийгээр Лоак энэ дайралтаас 9 мэнд гарч чадсан ч Нэтям дэлбэрэлтийн долгионд цохигдоод унжээ. Аж болоход Джейк амжиж ирээд тэрнийг авч тулалдааны талбараас холдуулна. Гэртээ ирсэн хойно Джейк ууралж хөвгүүдээ хатуу зэмлэлээ. Нейтри хүүхдүүдээ өмөрч чи хүүхдүүдтэй хэтэрхий хатуу хандаж байна. Бид нэг гэр бүл болохоос цэргийн анги биш. Гэж хэлсэн ч Джейк хариудна. Би аав нь учраас ийм байхгүй болохгүй. Би тэднийг алдчихгүй гэхээс айдаг гэж хариуллаа. Тэр орой Джейкийн хүүхдүүд хамтдаа эрдэмтэн Максийн лаборатори руу очицгооно. Макс бол хүмүүсээс нүүр буруулж Пандорог хамгаалагчдын багт нэгдсэн эрдэмтдийн нэг байлаа. Тэд тусгай төхөөрөмж дотор Грейсийн командорсон Аватарыг хадгалж байлаа. Кири охинч ээж дээрээ ирж ээжийнхээ Аватарыг харж үлдээсэн бичлэгүүдийг нь үзэх дуртай байж. Лоак Спайдер 2 Кириг явуулаад танаа аав ноорон байхаас зайлахгүй гэж тоглоом хийсэнд Кири ууралдаг. Энийг харсан Спайдер заримдаа аавыгаа хэн гэдгийг мэдэхгүй байсан нь дээр байдаг юм. Гэж гунигтайгаар хэлэхэд Кири
Чи аав шиг биш шүү дээ гэж тайвшруулна. Учир нь Спайдер хүү өөрийгөө шийдвэрлэх тулаанаар амиа алдсан хурандаа Майлсын хүү гэдгээ мэддэг байж. Энэ үеэр аватар биетэй болсон хурандаа Майлс болоод тэрний залуус Пандоро дээр газардж байлаа. Өнгөрсөн хугацаанд хүмүүс Пандоро дээр Bridgehead нэртэй хотыг байгуулжээ. Тэд өмнөх алдаанаасаа тодорхой хэмжээнд суралцсан байсан учраас энэ удаад 10 жилийн өмнөхөөс хавьгүй хурдан төвхөнсөн нь тэр байлаа. Хурандаа Майлсыг ирэхэд арлын хамгаалалтыг хариуцсан дарга тэдэнд Джейкийн удирдсан Навид шууд тэдний эсрэг яаж зохион байгуулалттай тэмцэж байгааг танилцуулаад нутгийн иргэдийн дунд гүн нэвтрүүлэхийн тулд хурандаа Майлс болоод тэрний багийнхныг ойроо илгээнэ. За ингэж явахдаа тэд өмнөх шийдвэрлэх тулааны үлдэгдлийг харж тэр бүхэл хурандаа Майлс өөрийнхөө цогцостой таарч гайхна. Энэ хоёр Джейкийн хүүхдүүд бүгд тэр хаваар ой дундуур зугаалцгаж байлаа. Тэдний том ах Нитаяма аав ээж хоёртойгоо агаарын эргүүл хийж байжээ. Хүүхдүүд ингээд зугаалж явахдаа Майлс болоод тэрний хүмүүс ойрхон байгааг анзаарч Лок аав руугаа мэдээ дамжуулдаг. Джейк ч хүүхдүүдэд тэндээс чимээ гаргалгүй бушуухан холдохыг тушаалаа. Гэвч бүх зүйл оройтжээ. Тэднийг холдож амжаагүй байхад Майлс болоод тэрний залуус хүүхдүүдийг бүслээд бариад авна. Майлс ч хүүхдүүдийн хурууг хараад Джейкийн хүүхдүүд болохыг танилаа. Бас тэд Спайдерын овг нь Соккоро болохыг сонсоод Майлс хүүтэйгээ таарснаа ойлгоно. Тэгээд нисэг онгоцтойгоо холбоо бариад бидэнд үнтэй олзны хүмүүс байна. Яаралтай хэрж ав гэж дуудана. Ингээд тэдний ирэх хүртэл тэд ойд буудлаж хүлээж эхэлнэ. Аз болоход Джейк Нейтери хоёр хөлөг онгоцноос төрүүлж ирлээ. Тэгээд харанхуй болохыг хүлээж яваад шөнөөр тэдэн лөө гиндүүлж дайрахаар шийднэ. Нитаяма амтны дуу гаргаж дүүнартаа дохио өгсөнд тэд тусламж ойрхон байгааг ойлголоо. Тэгээд Джейк Нейтери хоёр ойд байсан Майлсын цэргүүдийг нэг нэгээр нь агнаж эхэлдэг. Хүүхдүүд ч энэ хүмэнийг ашиглаад тэндээс зүг тацгаалаа. Майлс Нейтерийг тэнд ирснийг сумаар нь таниад тэрнийг дуудаж анхаарлыг нь сарниулж угаад сэмхэн бүслэх гэж оролдоно. Азуулхад Нитаяма амжиж ирээд ээжийг аварна. Цэргүүд эргэж Нитаяма руу буудсанд Джейк амжиж ирээд тэрнийг аваад тэндээс зүгтаадаг. Гэвч Спайдер зогтох замдаа дэлбэрэлтийн долгионд цохиулж доош унаад Майлс болон тэрний цэргүүдэд баригдана. Энэ үеэр тэднийг авах ёстой хөлөг онгоц ирсэн учраас Майлс цааш хөөлгүй Спайдерыг аваад хөлөг онгоц руу буцдаг. Ингээд Майлс болон тэрний цэргүүд Спайдер хүүг баазтай авчирсан хойноо тусгай төхөөрөмжөд суулгаж байцаасан ч Спайдер хүү нэг ч үг дуурсангүй. Тиймээс хурандаа Майлс тэрнтэй арай зөөлөн аргаар үзэхээр шийднэ. Хүү минь чиний зоригийг үнэлж байна. Ингэж хэлээд тэрэнд өөрийнхөө өөхөх үедээ зүүж явсан гууг өгөх гэсэнд Спайдер авалгүй хол шидэж орхилоо. Тэгээд тэр өөрийгөө Спайдерын аав биш ч аавынхын дурсамжийг тээж байгаа гэдгийг хэлж өөрийгөө тийм ч муу хүн биш гэдгийг итгүүлэхийг оролдож эхэлдэг. Би чамайг ард түмнээсэ Джейкс урав гэж хэлэхгүй. Зүгээр л эндээс мултрахад чинь туслахыг хүсэж байна. Гэхэд Спайдер хүү тэрэнд итгэж эхэлнэ. За вэжгэлээ. Бороно Unity-ийн дугаар ашигладаг галзуу кино сувгийн үзэгчдэд сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийг тохиолдуулаад Unity-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулал цаанчны хэлжээ. Энэ яг гэхээр та Unity-ийн апп руугаа ороод бэлгээнэ. Урамшуулал дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Жишээлбэл энэ дээр 50 ГБ датаг ердөө 10К-гаар авах эрхч гэдэг юм уу? Галзуу хямдаар авах эрхүүд санал болгох юм. Гэхдээ хүн бүрд өөр санал харагдах юм байна. За ингэж болоогүй. Энэ багцыг авах бүрдээ бэлэг нэх эрхтэй болно. Тэгээд нэх бүрд өөр бэлгүүд айхан гарч ирнэ гэж байгаа. Энэ дунд дата ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоор аялах эрх гэд 9 журийн янз бүрийн бэлгүүд байгаа юм байна. Unity Lab руугаа ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлэгтэй болоорой манайхан. Тэр шин гэртээ ирсэн хойно Джейк Нейтерид гэр бүлээ аваад эндээс хол явах саналтай байгаагаа хэлсэнд Нейтери цочордлоо. Энд миний ард түмэн байна. Би хаашаа ч явахгүй. Тэгээд ч хүүхдүүд маань хойгоос өөр газарт амьдарч үзээгүй. Гэхдээ Джейк хурандаа Майлс зөвхөн манай гэр бүлийг ангуучилж байна. Өнөөдөр бидний хүүхдээ булаалглаа. Дахиж ийм зүйл болохыг би хүсэхгүй байна. Үүнээс гадна тэдний гэр бүлээс болж омог бүхэлдээ аюулд орох эрсдэлтэй байсан учраас энэ нь дээр гэж тэр үзжээ. Ингээд Джейк тусгай зан үйл үйлдэж омгийн дараагийн удирдагчийг томлоод өөрөө гэр бүлээ авч далайн иргэдэх Медкаина тосхон руу очлоо. Энд амьдардаг Навичууд устай ойр амьдарч дасжээ. Тэр бүхэлдээ бусад Навичуудаас илүү усан дор удаан байж чаддаг байна. Бас тэд ойн Навичуудаас илүү том биетэй илүү хүчрхэг байлаа.
Тэдний ирэхэд омгийн удирдагч Тоно Вари болон тэрний эхнэр Ронал нар нэлээд болгоомжлон хүлээж авцгаана. Учир нь хүмүүс Джейкийг дагаж гэрт нь ирэхгүй гэхээс тэд болгоомжилж байлаа. Гэвч Джейк өөрсдийг нь хинч дагаагүй гэдгийг батлан хэлнэ. Ронал тэднийг хүний цустай учраас хүлээж авахгүй гэж дургуутслаа. Гэвч омгийн удирдагч Тоно Вари тэднийг үлдээхийг зөвшөөрнө. Навид шууд тусламж хэрэгтэй нэгэнд толгой хорогдох орон байр өгдөг уламжлалтай учраас тэд дуртай дургүй Джейкийн гэр бүлийг хүлээж авахар болно. Тэгээд Тоно Вари өөрсдийн амьдралын хэв маягийг Джейкийн гэр бүлийнхэнд зааж өгөх үүргийг хүүхдүүдэд даалгалаа. Тоно Варигийн том хүү Ао Нун тэднийг нэлээд дургүй хүлээж авсан бол охин Цэрэяна тэднийг урайлгахын хүлээж авдаг. За ингэж Джейк болон тэрний гэр бүлийнхэн амьдралын шинэ хэв маягт дасах гэж байдгаараа хичээж эхэлцгээв. Джейк хүүхдүүдээ хамаг хүчээрээ хичээж тэдний дунд аль болох хурдан уусаж шингэхийг тушаагаад ямар ч тохиолдолд тэдэнтэй маргаж муудалцаж болохгүй гэдгийг хатуу сануулна. Ингээд Джейкийн гэр бүлийнхэн усанд шумбаж, илүү гих далайн амтан унаж, усан дор амьсгаагаа төвжиж удаан явж сурахыг оролдоно. Сонирхолтой нь Кэри охинд энэ талаар хинээрч заалгах шаардлага байсангүй. Тэр усан дор хүссэн хугацаагаар байж чаддаг байснаас гадна усны амьтадтай шууд л холбоо тогтоож чадлаа. Энэ үеэр Майлсын арганд автсан Спайдер тэднийг дагуулад Омотикаяачуудын амьдардаг хойд очлоо. Учир нь Майлс болон тэрний залуус Омотикаяачуудын амьдралын хэв маягийг бүхэлдэн судалж мэдхийг хүсжээ. Тиймээс тэд Спайдерыг өөрсдийн аль биесны орчуулагч, зааварлагч болгоно. Спайдер ч тэднийг дагуулад ойгоор явж тэр бүхэл экрануудын амьдардаг хаданд хүртэл тэднийг дагуулж аваачдаг. Майлс ч зүгээр суусангүй. Шууд л нэг экраныг бариад авна. Тэгээд тэр хоёр ноцолдож угаад хамтдаа хавцлаас ундаг. Хамт явсан дайчт нь тэднийг үгсэн гэж бодоод бааз руугаа буцахын даваан дээр Майлс өөрийн номхруулж авсан экраныг унсаар нисээд хурж ирлээ. Энэ үеэр Кэри охин далайн амьтадтай улам бүр ойр дотн болж нөхөрлсөөр байна. Нэг өдөр Ао Нун болон тэрний найзууд Кэри дээр ирээд чи жинхэнэ Нави биш юм чинь яг юу байж тарах уу гэж тохиурхлаа. Лок ирээд Кэриг өмөрсөнд цаадуулна. Дахиад нэг 4 хуруутай гажиг ирлээ гэж доромжлно. Лок ууралж тэдэндээ зодтолдох гэсэнд Нитаяам ах нь амжиж ирээд тэднийг салгаж дээрлэхүү нөхдүүдэд хатуу анхааруулад хоёр дүүгээ аваад тэндээс явдаг. Гэвч төвчээргүй Лок тэдний нэгийг цохиж унагаснаар Ао Нун болон тэрний найзуудтай зодтолдож эхэлдэг. Аргагүй байдалд орсон Нитаяамч дүүгээ өмөрөөд зодоонд оролцсноо. Дараа нь Джейк хүүхдүүдээ гэртээ авчираад загинж элдэв тоог тохог твчих ёстой гэдгийг санууллаа. Учир нь тэд эндхийн зочид бас эндээс хөөгдөл очих газаргүй гэдгээ мэдэж байлаа. Тиймээс Локийг явж Ао Нунтай эвлэрхийг тушаалаа. Харин Кэри бусдаас өөр төрсөндөө гунигтай байна. Лок ч аавынхаа тушааснаар Ао Нун дээр очиж эвлэрхийг хүссэнд цаадхан саналыг нь хүлээж аваад тэрнийг дагуулж хүүхдүүд ерөөсөө очидгүй далайн нэг хэсэгт тэрнийг дагуулад очлоо. Ингээд ах トゥ 3-ын хад гих 3 хад бүхий нэг арал дээр ирнэ. Тэгээд Ао Нуны найзууд далайн ёроолд ан хийхээр Локийг дагуулж очоод тэрнийг тэнд нь үлдээгээд сэмхэн явчихна. За ингээд алс холын арлын ойролцоо ганцаараа үлдсэн Лок буцах замаа өөрөө олох ёстой болно. Тэгсэн нэг аврах том далайн араатан тэрний унж явсан ийлүг хөөлөө. Тэгээд ийлүгээсээ унсан Лок руу улайр нь дайрсанд тэр нэг шүрэн арал дунд нуугдаж арайхийн амьд гарлаа. Гэвч усан дотор удаан амьсгалах боломжгүй болсон Лок аргагүй эрхэнд нуугдсан шүрэн арал дундаасаа гарч ирнэ. Энийг харсан нөгөө араатан тэрэн лүү дайрсанд тэр араатнаас хавьгүй том тулгуун гих халим шиг амтан гинэт дайрч ирээд тэрнийг алчхаад яваад өгдөг. Амьсгал нь боогдсон Лок ч ухаан алдаж усанд живнэ. Хэсэг хугацааны дараа тэрнийг ухаан ороход тулгуун тэрнийг живхээс хамгаалж нуруунд дээрээ хөвтүүлээд усны мандал дээр гаргажээ. Үүнд нь баярлсан Локч тэрэнд чин сэтгэлээсээ талархаад тэрний сэлүүрэнд зоогдсон аврах том төмөр жадны үзүүрийг салгаж өгч тус болдог. Ингээд тэр хоёр сайн найзууд болцгоолоо. Тэгээд Толкун тэрнийг тосгонд нь дөхүүлж өгөөд тосгоныхан харахаас өмнө тэндээс холддог. Локийг эргэж ирэхэд тэрний хойноос санаан зовсон Тоно Вари хүүгээ тэрнээс уучлал гуйхыг шаардлаа. Гэвч Лок Ао Нуны буруу бишээ, миний санаа байсан юм гэж тэрнийг өмөөрлөө. Энийг сонссон Джейк тэрнийг гэртээ авчираад загинж чи гэр бүлээ ичгүүрт оруулж байна гэж уурладаг. Тэр оройн Ао Нун Локтой уулзаад яагаад өөрийг нь өмөрснийг асуухад Лок аавынхаа урмыг хуглах ямар хэцүү байдгийг би сайн мэднэ гэж хариулдаг. Ингээд тэр хоёр найзууд болцгоно. Маргааш нь Лок бусдаа яаж Толкунтай таарч Толкунаар нааша хөргүүлж ирсэн тухайгаа хэлэхэд цаадуулна тэр Толкуныг Паякан гэгч ганцаардмал Толкун болохыг хэлж өгдөг.
Тэр толкун дээр үед өөртөө адилхан толкун болон Навигийн амьд хүрсэн учраас сүргээсээ хөөгдсөн байж. Тиймээс тэд Паяканыг аюултай толкун гэж үзэж байлаа. Лоак тэрнийг алуурчин биш гэж өмөрсөн ч цаадуул нь итгэдэггүй. Аргагүй байдалд орсон Лоак далайд гарч Паяканыг дуудаад тэрнтэй уулзаж яагаад сүргээсээ хөөгдсөн болохыг асуусан ч Паякан тэрэнд хариулсангүй. Энэ үеэр Цэрэя Кири Нэтаям хоёрыг өөрсдийнхөө сүнсний мод руу дагуулж очлоо. Ингээд Кири сүнсний модтой холбогдож ээж Грейсийнхээ сүнстэй уулзна. Грейс охиноо хараад үтсэглэн давхан минь чамайг харсандаа их баяртай байна гэж хэлээд тэрнийг додомчлон тэвэрхэд Кири уйлж өөрийгөө яагаад бусдаас өөр болохыг өөрийнх нь эцэг хэн болохыг ээжээсээ асуудаг. Гэвч тэр асуултынхаа хариултыг авахаас өмнө холбоос тасарлаа. Учир нь Кири гинт таталд өгч эхэлжээ. Нэтэям тэрнийг аваад аав дээрээ аваачсанд Джейк ч яаралтай Макстай холбоо тогтоож охиноо тэрэнд үзүүлнэ. Гэвч Макс болон тэрний багийнхан яг ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Тэгсэн Нейтери Ронолыг дагуулж ирээд Макс болон тэрний хүмүүсийг хөөж гаргаад тусгай зан үйл үйлдэж эхэлдэг. Ингээд удалгүй Кири охин ухаан ороод уйлдаг. Харин гадаа Макс болон тэрний найз Джейкэд Кири охин дахиж сүнсний модтой холбогдож болохгүй гэдгийг хатуу сануулж байлаа. Тэгсэн Джейкийн дуудлагаар Макс яарч ирсэн учраас тэрний нисдэг тэрэгний маршрутыг Майлс болон тэрний цэргүүд олж мэджээ. Гэвч нисдэг тэрэг далаа руу очиод сургуу алга болсон учраас тэр хавийг самнахын тулд тэдэнд илүү туршлагатай хүний дэмжлэг хэрэгтэй болдог. Тиймээс тэд Спайдрыг дагуулад экранда сууж нисдэг тэргийг хайхаар нислээ. Тэгэд Майлс болон тэрний аватарууд тулкун агнагч хөлөг онгоц дээр ирээд тэднийг эрлийн ажилдаа дайчлах гэж оролддог. Цаадуул нь ихэндээ дургуутсан ч Майлс тэднийг ална гэж сүрдүүлсэнд цаадуул нь арга буюу тэрэнд туслахаар болцгоно. Харин нөгөө талд тосгонд бүрээн дуу дугарч тулкуунууд ирж байгааг зарлж байна. Тулкуунууд ирж байгааг харсан Навид шууд бүгдээрээ их баяртай байлаа. Энэ үеэр хамгийн захын арал болон Таву Нуи арал дээр Майлс болон тэрний цэргүүд очиод ард иргэдийг нь барьж Джейкийг харсан эсхийг байцааж эхэлдэг. Гэвч цаадуул нь юу ч мэддэггүй. Тэм учраас тэднийг яриулахын тулд Майлс тэдний бүх ийлүүнүүдийг алахыг тушаахад тэрнийг ямар харгас хүн болохыг Спайдер ойлгоно. Тэгээд тэд тосгоны бүх байшинг шатааж орхиод тэндээс хөдөлцөхөөлөө. Удалгүй Майлс болон тэрний цэргүүд Джейкийг хайж угаа тухай мэдээ Тоно Вари дээр ирлээ. Тоно Вари Джейк дээр ирж манай хэлээр ярьдаг хүний хүү тэдэнд замчилж байна. Гэхдээ тэд энд ирсэн ч манай тосгоныхын чиний талаар үг хэлэхгүй. Би ингэж тушаасан байгаа гэж хэлдэг. Нейтери Майлсыг алахыг хүсч байсан ч тэдэнд сайн төлөвлөгөө шаардлагатай гэдгийг Джейк тэрэнд санууллаа. Энэ үеэр Лоак Паякантай уулзаж тэрнтэй ярилцахыг оролдоно. Харин тэрний энэ үйлдэлийг найзууд нь алсаас сэмхэн ажиглацгааж байлаа. Тэгэд Паякан Лоакийг залгиж тэрнтэй холбогдоход тэр үед Паяканд юу тохиолдсныг Лоак нүдэрээ үзлээ. Тулукуны анчид тэдний сүрэг рүү дайрч эхийг нь хүнд шархтуулсан байж. Тиймээс Паякан сүргээ хамгаалахын тулд тэдэн лөө дайрчээ. Гэвч Паяканыг бусад руу дайрсан гэж сүргэн тэрнийг хөөсөн байж. Тэдний гэртээ эргэж ирэхэд Тоно Вари болон тэрний эхнэр тэднийг Паякан руу дураараа очлоо гэж загнадаг. Тулукунууд эрт үед хоорондоо тулалдаж сүрэх шахаж байж. Тэгэд тэд ямар ч шалтгаанаар хэнийг ч алахгүй байхаар хатуу тогтсон байжээ. Гэвч Паякан бусдыг алсан учраас сүргээсээ хөөгдсөн гэдгийг Тоно Вари тайлбарладаг. Лоак Паяканыг өмөрөх гэсэн ч томчууд тэрнийг авч хэлэлцэхгүй байлаа. Тэр Цэрэя Лоактай уулзаж тэрнээр маш их бахархаж байгаагаа хэлдэг. Энэ үеэр Майлс болон тэрний хүмүүс тосгоноос тосгонд очиж Джейкийг асууж байшингуудыг нь шатаасаар байлаа. Гэвч ингээд нэмэргүй болохыг Майлс удалгүй ойлгоно. Тэгээд тэр Навид шуудыг яриулж эхлэхийн тулд их далайгаас дөнгөж ирээд байгаа тулкуунуудыг олноор нь агнахаар шийднэ. Нутгийн иргэдийн ахан дүүс шигээ үздэг амьтныг олноор нь хятуул Джейкийг нуугдсан газраасаа гарч ирнэ гэж тооцоолж байлаа. За байж байгаарай. Борон эрүүл мэндтэй чинь холбоотой нэг чухал юм хэлэдгийг. Дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мэс засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. Зэнгэ тулкун агнагч хөлөг Майлсын хүмүүсийн тусламжтайгаар тулкунуудын байгаа газарт очиод тусгай зэвсгээр толгой дараалан агнж эхэллээ. Энэ бүхнийг төв хөлөг дээрээс ажиглаж байсан Спайдер тэднийг ямар харгас хүмүүс болохыг нь ойлгож жигшин зэвүүцнэ.
Тэгсэн тэд ийм их ажил болж тулкуун агнаад тулкууны биенээс зөвхөн тархийг нь л салгаж авдаг аж. Тэд тулкууны тархинаас хөгшрөлтийн эсрэг эм гаргаж авдаг байх нь. Тэгээд биеийн үлдсэн хэсгийг нь далайд хайдаг байж нэг тулкууны тархинаас нэг бортог тусгай шингэн гаргаж авдаг. Тэр нь багцаагаар $80 сая үн хүрдэг гэдгийг тулкууны анчид Майлзд хэлдэг. Тулкуунуудыг хядсан болохыг мэдсэн Навичууд ууралж хүмүүстэй тулалдъя гэж шийдсэн ч Джейк тулалдах чухалж эхний ээлжинд гэр бүлээ аварч хамгаалах нь хамгийн чухал гэж сануулад одоогоор энд ирсэн байгаа тулкуунуудыг бүгдийг нь яралтай задгаа далай руу буцаахыг зөвлөдөг. Учир нь энэ бол өгөөш гэдгийг Джейк сайн мэдчихвээ. Ингээд тосгоныхон тулкуунуудад энэ талаар мэдэгдэхэр болоход сүргээсээ таслагдсан Паяканд энэ талаар хинч сэрэмжлүүлэхгүй болохыг Лоак ойлгоно. Тэгээд ахвал нь найзуудынхаа анхааруулгыг үл тоож Паяканд мэдэгдэхэр яарч явсанд бусд нь тэрнийг дагцгаадаг. Ингээд Лоак Паяканд очиход хүмүүс тэрний хажууд байрлал тогтоогч зоосон байлаа. Лоак байршил тогтоогчийг нь салгах гэж оролдсон ч оройджээ. Учир нь анчтын хүлэг тэднийг чиглээд ирж байлаа. Сандарсан хүүхдүүд байршил тогтоогчийг салгах гэж оролдохын зэрэгцээ аав руугаа энэ талаар мэдэгдэж аав нь Цэрэя хоёрч тэнд байгааг хэлдэг. Джейк ч хүүхдүүдэд ямар ч тохиолдолд тэдэнтэй тулалдаж болохгүй гэдгийг хатуу сануулад омгийн ахлагчид энэ тухай мэдэгдлээ. Ингээд аргагүй байдалд орсон тосгоныхон бүгдээрээ зэвсгээ авч хүүхдүүд байгаа газар руу яаран хөдөлцөхөн. Энэ үеэр хүүхдүүд бүх хүчээ нийлүүлээд байршил тогтоогчийг салгаж тэндээс бушуухан зугтаацгаадаг. Гэвч Майлз энийг л хүлээж байлаа. Тиймээс Майлзын багийнхан тулкууныг орхиод хүүхдүүдийг мушгиж эхэлнэ. Хүүхдүүд тэднээс мултрах гэж нилээд хөөцөлдсөн ч эцэст нь Лоак Туг Цэрэя 3 хүмүүст баригдлаа. Ах дүүнрээ баригдахыг харсан Спайдер онгоцны хитэг рүү яарч гараад тэднийг суллах гэж оролдсон ч чадлагүй буцаад додогшорхоос өөр аргагүй болдог. Майлз ч хүүхдүүдийг онгоцны хажилгаас гавлна. Энэ үеэр Джейк Тонорави болон тэдний дайчид хөлөг онгоц дээр ирсэн ч шууд дайрсангүй. Учир нь тэд хүүхдүүдийг барьцаанд авсан гэдгийг хардаг. Майлз ч Лоакийн холбоогоор Джейктэй ярьж хүүхдүүдээ өхүүлэхийг хүсэхгүй байгаа бол ганцаараа ир гэж тулгана. Ингээд аргагүй байдалд орсон Джейк тийшээ ганцаараа очиж явдал гэнт нэг тулкун хөлөг онгоцны хажуунаас үсрээд хөлгийн хитэг дээр гараад ирнэ. Тэр бол Лоакийн найз Паякан болохыг Лоак болон хүүхдүүд шууд танилаа. Тэгээд хөлгийг сүйтгэж эхэлсэнд цэргүүд сандралдаж тэрэн лөө буудна. Гэвч жирийн бууны сум тулкууны хатуу хуйгийг нэвтэлж чадахгүй байлаа. Тиймээс тулкууны ангуучид тэрнийг устгахаар яаран хөдөлцгөн. Энийг харсан Джейк болон Навичууд хөлөг рүү улаар нь дайрсанд тулкуун ч эргээд усандаа шумбдаг. Ингээд хүмүүс болон Навичуудын хооронд ширүүн тулаан өрнсөнд агаар болон усанд илүү давуу талтай байсан Навичууд тэр дороо илүү өрхөж эхэллээ. Энэ үеэр хүмүүсээс зугтааж усанд шумбаж амжсан Кэри охин далайн ёроолын ургамлуудтай холбогдож өөрсдийг нь хөөжөрсөн шумбагчдыг живүүлж эхэлдэг. Паяканч жижиг онгоцнууд руу дайрч нэг нэгээр нь устгана. Паяканы цохилтод өртсөн нэг жижиг онгоц үндсэн хөлгийн дээр унж шатсанд энийг анзаарсан Спайдерч хөлгийн жолоочийг цохиж унгаад хөдөлгүүрийг асаасанд сэнсэнд үлээгдсэн гал хөлгийг бүхэлд нь шатааж эхэллээ. Тэгээд Спайдер хөлгийн жолоодлогыг эвдэлсэнд хөлөг хөдөлгөөнгүй болж аажмаар усан давтаж эхэлнэ. Зарим нөгөө талд Джейк Майлз хоёр хаалц тулалдана. Эхэндээ тэд бие биелүүгээ буудаж байсан ч удалгүй Джейкийн сум дууссанд Джейк унж явсан ийлүүгээрээ Майлзын идран руу дайрч тэр хоёр хоёулаа усанд унцгаана. Энэ үеэр Тулуканы анчид Паяканыг агнахаар улайран хөөцгөн. Тэд Паякан руу төмөр тростой буугаар буудаж тэрэнд чирэгдэж эхэлдэг. Гэвч Паякан тросыг хөлгөөс нь тас татаж аваад хэсэг зүгтсэний эцэст огцом эргэж дайраад хөлгийг эвдэнэ. Энэ бүх хугацаанд хүүхдүүд хөлгийн хашлахтай гавлагдсан хിവэрэ байлаа. Аз болоход Нета ям ирээд тэднийг сулладаг. Энэ боломжийг ашигласан Лоак өгсөн цэргийн бууг аваад дотороогаа Спайдрыг суллахаар явсанд Нета ям аргагүй эрхэнд дүүтэйгээ хамт явлаа. Гэвч Майлзын цэргүүдийн нэг экрана унж ирээд усанд сэлж явсан хүүхдүүдийн дундаас Кэрийг шүүрч аваад хөлөг рүү эргэж ниссэнд Туг Цэрэя хоёрч тэрнийг аврахаар буцаж сэллээ. Гэвч тэр хоёр Кэрийг суллаж амжихаас өмнө Майлз ирээд Цэрэяг ус руу түлхэж орхиод Тугийг Кэригийн хажууд гавлаж орхино. Үндсэн хөлөг эрэгт хайргадаж живж эхэлсэн учраас хүмүүс бүгдээрээ хөлгээ яаралтай орхиж байлаа. Энэ боломжийг ашиглаж Лоак Нета ям хоёр Спайдрыг авч явж байсан хүмүүс рүү дайрч тэрнийг сулладаг. Гэвч Майлзын аватар цэргүүд тэднийг харж гал нээсэн учраас Нета ям тэднийг саатуулж хоёр дүүгээ ус руу үсэргэнэ.
Тэднийг Цэрэя усан дотор хүлээж байлаа. Тэгээд хэсэг хүлээсний эцэст Нэтеямыг аваад явсан ч тэдэн дээр эрэхтэй Нэтеям сумны шарх авсан байлаа. Хүүхдүүд тэрнийг ойролцох харал дээр авчирхад Жейк ирээд тэрнийг аврах гэж оролддог. Гэвч үхлийн шарх авсан Нэтеям гэр бүлийнхнийхээ гар дээр амьсгал хураана. Энэ үеэр Майлс холбоогоор Жейктэй холбогдож, охтууд нь тэрний гар тугааг хилээд хүлэг рүү ганцаараа ирэхийг шаардлаа. Ингээд Жейк Нейтерийг экрантай нисгээд спайдраар заалгаж хамтдаа хүлэг рүү сэлдэг. Хэдийгээр Жейк хоригдсан ч Ловаг тэдний араас сэмхэн даглаа. Харин нөгөө талд цэргүүд тэднийг ирэхийг хүлээж байна. Аз улхад хүлгийг судалж амжсан спайдер тэрэнд цэргүүдэд мэдэгдэлгүйгээр яаж цэргүүдийн ард талд гарахыг зааж өглөө. Жейк ч тэднийг гиндүүлж тесрэх бомбог шидээд үүмэн тэгдэж өөрөө тэдэн лөө дайрч ороод нэг нэгээр нь устгаж эхэлнэ. Энэ үеэр хүүгийнхээ өшөөг авахар улаарсан Нейтери үсэрч ирээд цэргүүдийг нэг нэгээр нь харваж эхэлдэг. Ингээд Жейк охтууд дээрээ ирж тэднийг сулалсан ч Кири тэнд байсангүй. Учир нь Жейкийг ирж байгааг мэдсэн Майлс тэрнийг барьцаанд авсан байна. Аргагүй байдалд орсон Жейкийг зэвсгэх хаяхад Спайдер ирээд Майлсаас Кирийг сулалахыг гуйж эхэлнэ. Гэвч Майлс тэрнийг тоохгүй байлаа. Тэгсэн Нейтери ирээд Спайдерт хутаг тулгаад Кирийг сулалахыг шаардаж эхэлнэ. Надад наад хүүхэд чинь хамаагүй. Тэгээд ч бид нэг төрөлтөн биш. Нейтери уурлаад Спайдерыг алахыг завдсанд Майлс сандарч Кирийг сулаллаа. Ингээд Нейтери хүүхдүүдэд дагуулж тэндээс явсан бол Жейк Майлстай халз тулалдахаар үлдлээ. Учир нь Майлсыг одоо явуулах юм бол илүү их цэрэг дагуулад эргээд ирнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Ингээд тэр хоёр ширүүн тулалдаж эхэлнэ. Энэ үеэр хөлөг живж эхэлсэнд Туг Нейтери хоёр усанд сорогдож хөлгийн дотог шунлаа. Харин Кири Спайдер хоёр гадна талд үлдэж. Жейк Майлс хоёр ч бас тулалдаж явсаар хөлөг онгоц дотор гацдаг. Аз болоход Ловаг амжиж ирээд Кири Спайдер хоёртой нийлнэ. Тэгээд хамтдаа Нейтери Туг хоёрыг хайцгаана. Ингээд Кири далайн амьтадтай холбогдох чадвараа ашиглаж тэдний тусламжтайгаар Туг Нейтери хоёрыг аварч хөлгөөс гаргаж чадна. Энэ үеэр Жейк нэлээд тулалдсны эцэст Майлсыг араас нь боож ухаан алдууллаа. Тэгээд өөрөө тэндээс гарах гэсэн ч амьсгалан дуусаж өөрөө ч тэндээ ухаан алдаж унана. Тэгсэн аз болоход Ловаг ирээд тэрнийг агаартай газарт авчирлаа. Харин нөгөө талд Жейкийг хайж явсан Спайдер ухаангүй хэвтэж байгаа Майлсыг олоод хэсэг эргэлзсэний эцэст тэрнийг ширсээр хуурай газарт гаргаж ирдэг. Паякан Жейк Ловаг хоёрыг усны мандал дээр гаргахад нь тусалдаг. Энэ бүхнийг харсан Жейк хүүгээрээ ямар их бахархаж байгаагаа хэлсэнд Ловаг битүүхэндээ баярлана. Тэгээд тэд гэр бүлэрээ эргэж нэгдээд охтууд нь эсэн мэнд байгаад Жейк баярлаад нэгэн тайвширна. Энэ үеэр Майлсын экран эрэг дээр гарсан тэрэн дээр ирлээ. Шаргацсан Майлс экрандаа суухдаа Спайдерыг хамт явъя гэж хүссэн ч Спайдер тэрнийг орхиод гэр бүл дээрээ сэлээд ирдэг. Тэгээд Навичууд бүгд цуглж тулааны үеэр амиалдсан Нэтеямыг Тонаваригийн Медка Ина омгийнхний ёсоор оршууллаа. Ингээд Нэтеямын биеийг далайн ургамал бүрхэж авна. Энэ бүхний дараа Жейк Тонаваритай уулзаж гэр бүлээ аваад цааш нүүхэр болсон гэдгийг хэлнэ. Энийг сонссон Тонавари хууч нь бидний дунд нойрсож байгаа учраас танай гэр бүл одоо Медка Иначууд далайн хүмүүс болсон гэж хэлээд гар барьлаа. Гэвч энэ уулзалтын дараа Жейк Нейтери хоёр сүнсний модтой холбогдож Нэтеям хүүтэйгээ уулздаг. Тэгээд Жейк цаашид дахиж зугтахгүй газар нутгаа гэр бүлээ ард түмнээ хамгаалахаар сэтгэл шулуудаснаар кино маань конец фильм. За, энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Яг харахгүй Джеймс Кэмерон гэдэг найруулагчийн бүтээл болохоор цаанаасаа л нэг ондоо галзуу байх юм да, тийм ээ. За тэгээд энэ галзуу киноны тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Битгий тэгээ та нар 3 дугаар ангийн яриад өгөөч гэд нэхээ тавианчд юу гэж л борон тэгэл дүнгэж кино театрт гарсан киног ингээл яриад байж хавтай, тийм биз? За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллалаа. Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг.
Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мэс засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. За бас Unitel хамтран ажиллалаа. Мөрөөнө Unitel-ийн дугаар ашигладаг галзуу кино сувгийн үзэгчдэд сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийг тохиолдуулаад Unitel-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулал цаанчны хэлжээ. Энэ яг гэхээр та Unitel-ийн апп руугаа ороод бэлгээнэ. Урамшуулал дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Жишээлбэл энэ дээр 50 ГБ датаг ердөө 10К-гаар авах эрхч гэдэг юм уу? Галзуу хямдаар авах эрхүүд санал болгох юм. Гэхдээ хүн бүрд өөр санал харагдах юм байна. За ингэж болоогүй. Энэ багцыг авах бүрдээ бэлэг нээх эрхтэй болно. Тэгээд нээх бүрд өөр бэлгүүд айхан гарч ирнэ гэж байгаа. Энэ дунд дата ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоор аялах эрх гэд 9 журийн янз бүрийн бэлгүүд байгаа юм байна. Unitel app руугаа ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлэгтэй болоорой манайхан. За тэгээд та нар маань муу буруугаа буюу галзуу кино сувгаа дэмжихийг хүсвэл сабадараагүй бол саба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Өнөөдөр та нар маань бас галзуу анимашн сувагтан сабадарч нэгтгэхэ марту олон гой анимашнууд орж ил байгаа шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа түр баяртай.